Тэглэг байгаа үзэгчтэй Tiger James Show-наас төрөн гарсан бас нэгэн цоо шинхэн уран бүтээл өөр зүйл. Үзэгч та бүхэнд бас нэгэн өөр зүйлийг магадгүй мэдрүүлсэн байх гэж бодож байна. Бидний өмнө шоу мантлаг болон дуучин NMN. Шоу мантлагын бидэнтэй сэтгэлээ уулзаач. Сэтгэл маш гоё байна. Өндөр байна. Юуны төрөнд Tiger James-ийг зохион байгуулж байгаа бүх хүмүүс болон NMN-д баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдөр супер ялагч болно гэдэгт хэр итгэлтэй байна. Юу нэг итгэлтэй байна уу? Итгэлтэй. За дэмжиж бүгд нэг алгаад шээ тийм ээ. За дуучин NMN-ийн хувьд цоо шинхэн уран бүтээлээр дөнгөс ажилласан байж байгаа. Дууныхын талаар бас. За ямарчсан бүх хүмүүстийн нойроо мэндийг хүргэе. Тэгээд одоо бидний болон бусад гурван одоо энэ дууг хийхэд хүргэсэн энэ сайхан төслийн бас бүгдэнд нь баяр хүргэмээр байна. За баярлалаа. Дэмжиж байгаа манай хамтлагийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. За тэгэхээр би бас нэг зүйлийг дуучин NMN-ээс асуумаар санагдлаа л да. За өнөөдөр манаас шилдэг оролцогч бас PFC, за мөн дээрээс нь шилдэг оролцогч AMJ. За бүтэн дуудаг нэр нь бол Амгаа байж байгаа тийм ээ. За яг рэпер нэр нь бол тийм байж байгаа. За номингийн хувьд бол бас рэпер нэр нь NMN байж байгаа. За чи тэгвэл яг одоо надад нэг бас нэг тийм рэпер нэр өгөөч. Банзрагч мөн тий. За бүтэн нэр тий, бүтэн нэр нь Базар. За баярлалаа. Өдөгчдөө та бүхэн дэмжиж байгаа оролцогчдоо санал өгөхийг хүсвэл Facebook-ийн Tiger Beer хуудсан зочлон дэмжиж байгаа оролцогчдоо саналаа өгөөрэй гэж бас хүсмээр байна. Шүүгчнийхээ сэтгэлийг сонсъё. За баярлалаа. Туссан NMN-д бас маш их баярлалаа. Яг үннийг хэлэхэд энэхүү шоуг би сүүлүүд нэлээд анхаарч YouTube дээр одоо Facebook дээр нас анхаарат байгаа л та. Тэгээд энэ оролцож байгаа хамтлаг уран бүтээлчдийн дуунууд дундаас энэ шоу хамтлагийн энэ дуу бол надад хамгийн ихээр таалагдсан. Яагаад тэгэхээр миний нөгөө хөгжмийн стил өөрөө бас энэ хамтлагийн одоо сонирхдаг одоо их ойрхон санагдсан л та. Тэгээд энэ уралдаан маань бас миний ойлгож байгаа бол яг бас хамтлагтай нэг дууны уралдаан биш тийм ээ. Шилдэг дуу шалгаруулж байгаа биш зүгээр уран бүтээлчдийг шалгаруулж байгаа. Тэгээ дуу нь бол мэдээж нөлөөлж байгаа шүү дээ. Ийм болохоор залуучуудыг бол би маш их гоё сэтгэж байна. Цаашдаа өшөө гоё өргөн сэтгэрэл гэж би хэлмээр байна. Одоо энэ та нарын хөгжим их гоё их гэгээлэг одоо Монголд сүүлийн үед одоо ингээл янз бүрийн орчлын хөгжмөд байгаа даа шүү дээ. Эдэг дундаас бас нэлээд ялгарх их гоё стил сонгосон байна. Баяр хүргэе. Тэгээд цаашдаа энэ наадам чинь бас нөгөө өөрийгөө чөлөөлөх тийм ээ. Хөгжмөд ингэж чөлөөлөх гэж байгаа шүү дээ. Өөрсдөө энэ даригдмал байдлаасаа бас их чөлөөлөх хэрэгтэй. Та нар дөнгөж эхэлж байгааг чинь би ойлгож байна. Гэхдээ эхнээсээ та нар бусдаас өөр байх хэрэгтэй шүү. За амжилт хүсье. За шоу хамтлагтай. За та бүхэндээ баяр хүргэе. Үнэхээр бас одоо манай шинээр орж иж байгаа хамтлаг залуучуудын дундаас бас өөрсдөө гэсэн хэв маяг онцлогоо бас харуулж чадлаа гэж би бодож байна. Одоо Lemons, A-Sound хамтлагийн дараа одоо бас энэ инди рок чиглэлээр та нар тоглох гэж байгаа юм байна. Тэгээд өөрсдөө чинь энэ саний хийсэн дуу найруулга бол үнэхээр гайхалтай сайхан байлаа. Энэ чиглэлээр улам их сайн хөгжүүлээд нэлээ одоо хөдөлмөрлөөд илүү их амжилтанд хүрээсэй гэж ахын хүсэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Сайхан байлаа. Хамтарч тоглож дэмж орсон рэпер NMN-д бас баяр хүргэе. Талархлаа дэвшүүлье бас. Ингээд өнөртөө улам их хийгээрээ улам цаашаа метрсгүй зүтгээрэй гэж хүсэх байна. Гоё стил, гоё дуу дууралт сонсогдож байна шүү. Амжилт хүсье. За манай хоёр шүүгч баг ихэнх нь ярьчлаа. Ер нь бол санд нилээл тохиод тань ер нь зэрэгцээл туугаад байна. Энэ дууны үг өөрсдөө өчтгөө. Энэ төр юмнуудаа. Эсвэл продюсер. Саяны дуун дээр бол NMN үгийг бичсэн. За аян бол бид нөр өөрсдөө тийм. Ер нь амьд хөгжмийн хамтлагууд ихэвчлэн үгэн дээр асуудалтай. Тийм биз? Аяа бол өөрсдөө зохиочдөг гэж байгаа. Амгаа бол өөр тусдаа асуудал тийм. Төрцөө юм тийм. Тэгээд цаашдаа бас өөрсдөө голдгоо бас дээр нь одоо бөмбөр жоохон дутаад байна тий. Бөмбөр тоглох хүн.
Тэгээд дан цаашлаа эсвэл энэ стилээрээ явах юм уу? Яг иймэрхүү зүйлүүд хамтдаа байдаг л да. Тамирсан цаашдаа сайхан уран бүтээлүүд хийгэрэй гэж хүсэвэрэй. Тэр бас нэг байдаг л зүйл биш. Шинэ мизэнд баяр хүргье.